Удаа бүтэхийн араавлан айлтгая. Би сэтгүүл Бадарчин жаргалмаа. За энэ өдөр та бүхэндээ уулзуулж ярилцгаар. За өнөөдөр улс орнд өрнөж байгаа гол үйл явдлын бас эзлэнд болсон ардчилсан намын гишүүн Зандаа хүүгийн холдыг өрсөн байгаа. Би одоо тарийг дарга гэх ёстой юу? Дарга хасан гэх ёстой юу? Өөрийнхөө л болох уу? Йоо чи урчин дарга шин даргатай болсон. 2 сарын 12-нд намын их хурлаар батламжлах юм. Тэр хүртэл би бас тамгаа өгч болохгүй байгаад байна. Тамга таны гартайгаа очиж бас даргач гэж болох юм байна тийм үү? Тэгж болов гэсэн. Гэхдээ би аль наадмаар өгсөн шүү дээ. Ер нь бол тань өргөлөө өгсөн. Тамгаа бас Эрдэнэт гишүүнд өгөөд за явсан шүү дээ. За ардчилсан намын гишүүн Зандаа хүүгийн холдтой ярилцж байна. Тэгвэл баг зөв юм шиг байна тийм ээ. Би бас өчтөр сонгуулийн үйл явцыг бас шин өрөө отлох харлаа л да. За хэдийгээр бас би саналын тоо гэж харж байгаа боловч одоо оноогоор ялт байгууллаа. Энэ бол бас Монголд одоо шинэ одоо практикийг тийм ээ бий болгоно гэдэг зүйл ярьж ирсэн. Энийг та тайлбарлаж өгөөч. Тий, оноо бол их хэлбэрхэн л да. Яг хөө хүний тоогоор явчвал хүн ам ихтэй нийслэлээс дарга гарчих гээд байгаа учраас хот хөдөө бүгдийн тэгш оролцуулах үүднээс оноо гэдэг юмыг бодож олсон. За. Тэр нь бол шинэ юм биш л дээ. Энэ Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн санал болгох электорал коллеж гэдэг систем байгаа. Улсын их хурлын 76 тойргийг тус бүр 100 оноо өгöd. Улсын их хурлаар сонгуулийн тойрог хуваахад гомдолтой үлдсэн нэг мандатад 5 аймаг байгаа. Тэрэн дээр нэг тойрог нэмж өгöd ингээд 76 дээр 5-ыг нэмэхээр 81. Говьсөнбүр аймагт нэг 50 оноо нэмж өгöd ингээд 81 8350 гэдэг ийм тоо гараад байгаа. Тэгэхээр энэ бол юу төлөөлж ийн гэхээр Монгол улсын бүх зэгт адилхан дэмжлэгтэй хүн намын дарга болно. Тэрнээс одоо хүн ам ихтэй хотоос дарга гаргаж болохгүй гэдэг үүднээс одоо Арангаа аймаг 3 мандаттай 300 оноотой 300 онооны Арангаа аймгийн нийт намын гишүүдийн саналын 50%-ийг авлаа гэхэд 150 оноо авна гэсэн. Ийм маягаар бүх оноогоо хуваарлаад бодсон бодолт нь тэр. Үндсэндээ бол ямар ч ялгаа байхгүй. Тойрог болгондоо порцны сонгуул гэсэн үг. Улсын их хурлын тойрог болгонд порцны сонгуул явуулсан гэсэн. Би таны өчтөр бас хэлсэн өгнүүдийг бас нэлээд харлаа л да. Тэгээ би нэг л үг айгу сонирхолтой санагдаад одоо фракцтай захирагдаж одоо далбилцах шаардлагагүй боллоо гэдэг нь яг юу гэсэн үг юм бол? Би бол 228 гишүүнтэй үндэсний зөвлөлт хороо гэдэг байгууллага сонгогдсон дарга. За дарга болохын тулд энэ фракц гэдэг улсуудад бас таалагдах хэрэгтэй. Нөгөө хэд чинь хэсэг хэсгээр нэгээд өмчлөөд авцсан нэг хэсэг улсууд байна шүү дээ. 50-60-аар нь. Тэгэхээр тэр хэдэд таалагдж дарга болно. Одоо Эрдэнэ дарга болохдоо ямар ч фракцтай юу ч ярихгүй. Яг тэгвэл нийт 120 мянган гишүүн санал хураалтад оролцсны олонхын санал аваад болчихж байгаа гэсэн үг. Тэгвэл бүх газар жигд олонхын санал авахгүй бол бас дарга болж чадахгүй гэсэн үг. Ер нь хэд шудраг явагдав сонгуул? Сонгуул бол дөрмийнхаа дагуу явагдаад дууссан. Шудраг улсын хэмжүүр нь дөрмийн дагуу явсан уу, дөрмийн бус явсан уу гэдэг л байхаас биш хэн нэгэн хүн шудраг гэж бодно, хэн нэгэн хүн шудраг үсэл гэж бодно ш. Тэгэхээр тэрийг тодорхойлдог байгууллага нь байна. Тэр нь дөрмийн дагуу явсан гэж үзээд дүнгээ өчигдөр гаргачлаа л да. Ялагдсан намын төрхтэй байсан ардчилсан нам сэргэлээ гэдэг зүйлийг хэлсэн бас анхаарал татсан. Энэ яг ямар утгатай ба би дандаа давхар санаа бодоод байгаа юм. Улсын их хурлын сонгуульд ялагдлаа. За 35 гишүүнтэй байсан 9 гишүүнтэй боллоо. Орон нутгийн сонгуульд 170 орчим суманд ялж исэн бол одоо 109 суманд ялж байна. Тэгэхээр энэ бол ялагдал та. Тэгэхээр энэ хоёр дараалсан сонгуульд ялагдаад одоо ихтгэл алдарсан байсан гишүүдээ манай энэ 5 нэр дэвшигч чинь улс орон даяар 30 хоногийн турш явж 30 гаруй уулзалт хийж сэргээж авчин штэ. Арчилсан нам бол байна. Бид бол амжилт олноо. Улс орныхоо амьдралд тодорхойлогч хүчин хэвээрээ байна. Тийм учраас энэ нэг дарга фракцаас хамааралгүй нэг үйлхэд нэг төрийн бодлогод хүртэл нөлөөлдөг болсон олигархууд гэж нэрлэдэг том компаниудынхаа тэр хүртэл улс төрийн намд ороод ирлээ шүү дээ. Тэгээ тэр хэдээсээ ч хараат ус болж байгаа. Яг гэвэл гишүүдийнхаа татвараар санхүүждэг.
гишүүдээр асуудлаа шийдүүлдэг ийм арчилсан тал руугаа илүү том алхам хийжлээ л дээ. Монголд өөр бүх гишүүдийнхээ саналаар лидер нь сонгогддог нам одоогоор алга байна. Зөвхөн арчилсан нам байна. Тэгэхээр энэ бол ардчлал нам доторх ялалт байж болох юм. Зөвхөн ялах гэхээр хэн нэгэнтэй өөр улс төрийн хүчиндээ өсөдөг гэж яагаад ялалт гэдэг үг хэрэглээл гэж би гайхаад. Бидний 2020 оны ялалтын эхлэл энэ байгаа. Яагаад гэвэл бид одоо хуучин одоо юу гэдгийг хэдхэн 100 хүн шийдвэрийг гаргаад, бодлогыг гаргаад явдаг. Тэр нь магадгүй нийт ард түмний нийтлэг эрх ашиг, нийтлэг сонирхлыг төлөөлж чаддгүй байсан байж магадгүй. Одоо амьдралаас тасарчлаа гэдэг байгаа шүү дээ хэдэн дарга нар. Тэгэхээр нийт 180 мянган гишүүн арчилсан намын гишүүд юу бодож байна? Тэр бодлогыг одоо гаргаж томьёолдог, хэрэгжүүлдэг хүн анхны дарга нь, анхны лидер нь улсын хурлын гишүүн арчилсан намын бүлгийн дарга Эрдэнэ болж штэ. Тэрнээс өмнөх бүх дарга бол надтай адилхан л хөв заяатай нөгөө практикуудтайгаа ойлголцох гэж арга юм олох гэж хичээдэг байсан. Гэхдээ одоо үндсэндээ тэдний заавраар хөдөлдөг. Нөгөө олигархуудаасаа бас мөнгө төрөг гуйдаг. Нийт гишүүдийн санал бол одоо 2 дугаарт тавигддаг. Ийм л байсан бол одоо бид нар нөгөө байрын солиод тавьчлаа шүү дээ. Эхлээд гишүүдээс асуу, гишүүдчээ асуудыг шийднэ. Чамааг лидер мөн биш эсгээ чи над гишүүдчээ шийднэ. Нөгөө хэдэн практикийн дарга нар биш гэдэг ийм чанарын өөрчлөлт гаргаж байгаа. Тэгээ энэ бол арчилсан намын реформын эхний чухал хэсэг. Цаашид одоо хийх ажил өчнөө байна л да. Та хоёр ердөө нэг бас нэг сарын өмнө ардчилсан намын 6 дахь хурлын дараа ярилцж байсан шүү дээ. Үнэхээр үүдч юм ардчилсан нам дотор бол ардчлал байдгаа л гэж ярьдаг. Гэтэл энэ сонгуулиар ардчилсан намын ардчлал нь яг ардчлал болж харагдав эсвэл гидсэндээ хөлөө жилдсэн тэр дүр харагдав. Ер нь бол намын дотор сонгуул бол мууга дуудалцдаг сонгуул. За. Дэлхийн аль ч оронд очисон ийм л дүр зураг өөрөө олж харна. Одоо Америкийн намын доторх сунгаа биш үү? Ерөнхийлөгчд нэр дэвшүүлэх. Эсвэл одоо конгрессийн гишүүнд нэр дэвшүүлэх, сенатын гишүүнд нэр дэвшүүлэх. Сонгуул 2 том үндсэн намтай 2 нам дотроо дахиад сонгуулийн жил болгон одоо сунгаа primary эсвэл caucus гэдэг ингээ янз бүрийн нэртэй арга хэмжээнүүдийг явуулдаг. Тэрний явцаас харах юм бол өнөөдрийн манай арчилсан намын дотор явагдсан сарын 40 үйл явц бол яг л харагдаж байгаа. Мэдээж одоо буруу зөвөд бодолцсон. Хэн гишүүдээсээ илүү санал авах уу гэдэг дээр уралдаа явж шít. Энэ бүхэн чинь өстөн дайсанд чинь үл болох үү дээ. Болдог. Та нар одоо Америкийн сонгуулийг харах юм бол Трамп, Буш, Марко Рубио гэдэг бүгд намын доторх сонгуулийн бие биенийгээ муулсан хэсгийг Дараачийн сонгуулиар арчилсан намынхан, сөрөг намынхан нь ерөнхийлөгчийн жинхэнэ сонгуулийн үеэр бичлэгийг гаргаж тавиад ашиглаад явж байгааг харж байгаа. Энэ бол дэлхийд даяар хэвийн үзэгдэл болцоод идэг. Өнөөдөр Францад мөн адилхан намын дотор сонгуул нь явж байна. Удахгүй ерөнхийлөгчийн сонгуул явна. Яг адилхан процесс явж байгаа. Тэгэхээр хэдийгээр зовлонтой боловч арчилсан нам энэ замыг сонгосон. Нэгдүгээр энэ дэлхийн жишг юм байна. Бид нар энэс илүү юм бас бодож олж чадахгүй. Үгүйгвэл нөгөө талд нь хэдхэн хүн сууж хагаад за чамааг ерөнхийлөгчд нэр дэвшүүлээ. Чамааг намын дарга болголоо гэдэг энэ юм чинь үлдээд байгаа юм л да. Тэгэхээр гишүүд юу гэж шүүмжлээд ийм гэхээр хэрвээ арчилсан нам юм бол яагаад бид нар энэ дарга болох үнэ? Ерөнхийлөгч дэвших үнэ бид сонгож болдгоо. Яагаад та нар ингээ хаалтаа алган сайн шийдээд байгаа юм гэдэг ийм зүйлийг ярьдаг учраас бид бол нээлттэй болгож өгч байгаа. Одоо бүхэл юм наад гишүүдтэй яар. Харин сонгуулийн маргааш эвлээд явна шүү. Ялсан нэгэндээ амжилт хүсээд өнөөдрийн Бацаандан гишүүн шиг үг хэлээд ингээд явах нь бол олон улсын жишгэл дээ. Өөрөө чи асуулт асуугаад байгаа бол гарах зүй байсны. Ягаад гэвэл анх удаа арчилсан нам энийг хийж байна. Өөр альч нам хийсэнгүй шүү дээ. Тэгэхээр энэ сонгуулийн явцад явсан бие бинийгээ одоо хатуу хөгжлүүлсэн. Зарим зүйлийг ажиллах юм бол зориудаар
аль нэгнийх нь багаас гараагүй хооронд нь муудалцуулах гэсэн 3 дахь шийтгээд юм явж байгаа. Нэр дэвшигчийн багуудын хийсэн ажил бас байна. Бүгдийг нь одоо 3 дахь шийтгээд хийсэн гэж хэлэхгүй л дээ. Тэгэхээр энэ болгон бол сунгааны явцад бол гарнаа. Энэ эрсдлээ арчилсан нам тооцоолсон. Гардгаараач гарсан. Бид бол нэг ялгадаад ах юм алга. Тэр Америкийн дотоод сонгуульд 2 намд бие биенээ муу хэлдэг юм яг л манад давтагдж байгаа. Зүгээр өнөөдөр Бацандан гишүүн хэвлэлийн баг хурал дээр ялагдлаа хүлээн зөвшөөрөөд ялсан хүндээ амжилт хүсээд үг хэлж штэ. Энэ хэсэг дээр бол уг нь бол дөрүүлээд их байсан юм л да. Тэгээ нөгөө 3 нь хэвлэлийн хуралд ирсэнгүй л дээ. Хэвлэлийн хуралд байтугай шүүхтэр явж байгаа юм шүү. Өргөлөөгөө. Шүүх ардсан намын дотоод асуудлыг хэлцэх хэрэггүй. Улс төрийн тухай намын хуулиар шүүх намын дотоод хэрэгт ажилд оролцохгүй. Шүүх бол зөвхөн намыг бүртгэдэг бүртгэлийн байгууллага байна. Та түр ярианд дурлаач үү тэр хар PR бол тийм байсан. Үнэн ч байсан, худалч байсан гэж. Дэнслүүл хичнээн үнэн байсан бол. Тэрийг хинч мэдэх боломжгүй шүү дээ. Ер нь бол энэ нэг сошиал медиа гэдэг юм бий болсноос хойш худлаа одоо мэдээлэх юм уу? Фейк ньюс гэдэг шүү дээ. Трампын сонгуульд хүртэл нөлөөлөд дээ шүү дээ. Харахад үний юм шиг хүмүүс бичээд идэг, бодиттой хүн постлоод идэг. Тэгсэн мөртлөө ямар ч одоо бодит үнний багцаа байхгүй. Тэгсэн мөртлөө сонголтоо хийх гэж байгаа хүмүүс нөгөөх нь нөлөөлөд идэг. Ийм юм Монгол дахиад давтагдж байгаа. Бид бол энэ дэлхийн нэг хэсэг болцсон учраас энэ нэг дэлхий дээр болж байгаа үйл явц чинь бүгд л манад давтагдаад байна л да. Тэгэхээр сонгуулийн үеэр бие биенийг ор унцгүй хэлсэн юм бол зөндөөл байна. Тэр болгоныг хөөцөлдөд явах бол одоо цагийн гарч байх л та. 16 мянган гишүүний бүртгэлийг хүчингү олгочлаа гэж энэ гадаад талбай дээр жагсаал болоод байсан л да. Тэрийг ямар учиртай. Гишүүд маань өөрсдөө мэдээлэлгүйгээс болоод хоцорчгүй. 20 хүн жагссан байна. Би тоог нь авахуулаад яасан. Тэгэхээр энэ 16 мянга ямар учиртай гэхээр за би нөгөө 5 нэр дэвшигчээ хөдөө явахад нэг үдэж гаргаад үдээ хоол өглөө. За. Одоо сайн яваараа гэж. Амжилт хүсээд. Тэгээд нөгөө 5 маа надаас нэг хүсэл гаргасан. Энэ манай анхан дунд шатны намууд чи хөвчлөгчээд байна. Ах トゥ хамаатан саднасаа өөр хүн ахгүй байна. Одоо өөрийн талынхныгаа л бүртгэдэг, бус түүнийг бүртгэдэг. Энэ нэг бүртгэлийг нээж өгөөч гэдэг хүслийг 12 сарын 21-нд гаргаад. Тэгээ 12 сарын 25-нд би тушаал гаргаж, уг нь бол ном дүрмээрээ хүн бол анхан шатныхаа амьдарч байгаа газрынхаа анхан шатныхаа ямар дүүрэгт, ямар аймагт, ямар сумд амьдарч байна, тэнд байдаг намын байранд очиж 2 хуудас анкет бүгэлдэг. Одоо төрсөн онсаар өдөр ажил гээд. Тэгээ өөрөө би гар үсэг зурна. Тэгээд намын батлах аавн эсвэл одоо энэ удаа бидний тарах батлах байсан үг дээ нөөц дууссан учраас. Тэгэхээр энэ удаагийн сонгуул зөвхөн иргэний үнэлэхээр ор гэдэг. Тэгээ энэ удаагийн сонгуулийн онцлог бол иргэний үнэлэхэн дээр байгаа мэдээллийг нэршин жагсаалтанд оруулаад тэрнтэй тулгаж үзэхээр гол одоо шалгуураа тийм болгосон. 25-нд гарсан энэ тушаалын 2 дахь заалт нь бол хэрвээ анхан дунд шатны байгууллагууд одоо жаргалмааг бүртгэж авахгүй байх юм бол жаргалмаа төв байран дээр ирж яг адилхан үйлдэлүүдийг хийгээд бүртгүүлнэ гэдэг ийм шин зүйлийг нээж өгсөн байгаа. Шин хүмүүсийг оруулахын тулд. Тэгэхээр энэ шин зүйлийг буруу ойлгосон улсууд 12 сарын 20 хэднээс хойш 1 сарын 6-ныг дуустал бүртгүүлэх хугацаа байлаа шүү дээ. Гэхдээ энд бол шинэ хуучин гишүүн гэж ялгаагүй байна. Хуучин гишүүн их бол ялгаагүй 2 хуудас юугаа бүртгээд захын бүртгэгчтэй оруулна шинээр эсгэж байгаа жаргалмаа гишүүн бол ялгаагүй одоо юу гэдэг Баян зүрх дүүрэг дээр очиж бүртгүүлнэ шүү дээ. Баян зүрх дүүрэг дээр очиж бүртгэхгүй байгаа болвол төв нам дээр ирж бүртгүүлнэ гэдэг ийм журам гаргалаа л да. Гэтэл нөгөө өөрийгөө би бол одоо олонний танил хүн би тэр анхан шатмат Баян зүрх дүүрэг явахгүй. Би шууд төв нам дээр бүртгүүлнэ гэдээ ирсэн улсуудын бүртгэлийг журам зөрчсөн гэж үзээд манай 5 нэр дэвшигчийн 4 нь намайг энтхээс ирсний дараа хүсэлт гаргаж энийг өвчнөг болгох гэдэг шаардлага тавьсан. Ганц төмөрөөс үснэ. Тэгээд би өвчнөг болгосон.
гэдэг нь энэ удаагийн сонгуульд саналын ирэхгүй л болж байгаа. Тэрнээс арчилсан намын гишүүний бүртгэл бол ордгоор л орно. Яагаад анхан шатны нэгжлийг бүртгэхгүй байгаа юм? Бүртгэхгүй бол төв байран дээр ирээрээ. Бүртгэхгүй бол төв байран дээр ирэх нөхцөлтэй байна. Тэгэхээр одоо манай намын зовлон л да. Нэг хэсэг хүмүүсээ хайрцагж авчаад шинэ хүн оруулдаг ийм зовлон байсан. Одоо энийг бол хагалж байгаа арга нь төв нам дээр давхар бүртгэл гэж. Тэгэхээр төв нам дээр давхар бүртгэхэд эхлэхээр нөгөө анхан шат дунд шат чинь бас бодож эхэлж байна. Бид ер нь бүртгэхгүй бол хамаг хүн чинь тийшээ очиж бүртгүүлчих юм байна гэдэг. Тэгээ нөгөө бүртгэл чи өөрөө хэрчимдсэн байна. Ирүүл болж. Тэгэхээр энэ 16 мянган хүний бүртгэл хүчинтэй өвчнгүү гэдэг маргаан бол огт байхгүй. Арчилсан намын доторх сонгуул бол энэ даргын сонгуулиар дуусахгүй. Одоо дараачийн сонгуулиуд эхэлнэ. Яг гэвэл арчилсан нам гишүүдээрээ шийдвүүлдэг нам болцсон учраас нөгөө үндэсний зөвлөлт хороо гэдэг байгууллага дахиад бид нар гишүүдээрээ шийдвүүлнэ. Дунд шатны нам буюу аймаг нийслэлийн намын дарга дахиад гишүүдээр нь шийдвүүлнэ. Одоо Баянгол дүүргийн гэдэг юм уу, Сүхбаатар дүүргийн намын даргыг Сүхбаатар Баянгол дүүргийн намын гишүүд нь шийдэх нь биш. Өөрсдөө сонгох юм ба дахиж. Тэгэхээр энэ сонгуулиуд бол одоо энэ ондоо ингээд үргэлжлээд явагдана. Тэрэн зориулж нөгөө 180 мянган гишүүний датабейсийг үүсгэж авсан анх удаа захин бүртгэл гэдэг юм. Хуучин байснаас ялгагдж байгаа бас нэг зүйл гэвэл тухайн сонгуульд орох нөгөө саналын эрхтэй гишүүн гэдэг ангилалд инх болд орохын тулд хин нэгэн дарга дээр одоо очих шаардлагагүй болсон. Зүгээр л банкн дээр очиод намын дансанд сарынхаа юм уу жилийнхаа төлбөрийг хийж хэтэл өөрийнх нь эрх автоматар нэгдэж байгаа. Бид нар нөгөө гишүүнийхээ бүртгэлийг банкны гүйлгээний сантай холбогдсон учраас өөрөө оролцмоор бол очиж ирэхээ өөрөө л нэг гэсэн. Хин нэгэн хүний оролцоогүйгээр. Тэгэхээр энэ бүх шинэлэг дөрмийнхаа заалтуудыг нөгөө өөрийгөө би улсын их хурлын гишүүн байсан, би бол олонний танил хүн гэж боддог улсууд нэгдүгürt анхан шатаа алгасчаад, хоёрдугаарт өөрийн биеэр ирэлгүй хэдэн зуугаар нь анкет давхцуулж өгөөд ингээд нөгөө бүртгэлийн журам зөрчиж байгаа юм л да. Тэгээ ийм имийг энэ удаагийн сонгуульд оруулахаа болио. Ягаад гэвэл бүртгэлийн журам гэж нэг юм байна. Тэрийг нэг хэсэг одоо хэд байдгийг 150 орчим мянган гишүүн, 137 мянган гишүүн одоо зөвшөөрөөд номын дагуу бүртгүүлчихээ. Тэр 16 мянган хүн том толгоолоод намайг одоо бүх хүн таних юм чи би яах гэж анхан шатанд очдөг юм. Би шууд төв нам дээр очно гэд ингэсэн улсууд л үг хэл гаргаад байгаа. Энэ улсуудын бүртгэл бол хүчинтэй. Энэ удаагийн сонгуульд эрхэн нэгдэггүй л болохоос бусад бүх юм хэвээр байгаа. Одоо өнөөдрөөс эхлээд компьютерт оруулаад эхэлнэ. Тэгээд нөгөө 16 мянгагаа оруулчаад дараагийн сонгуульд оролцъё гэж энэ 16 мянган гишүүн хүсэх юм бол УЗ-ийн сонгуул ч юм уу, дунд шатны намын даргын сонгуул ч юм уу тэрэнд оролцох юм нөгөө тогтоосон цаг, тогтоосон татвараа, тогтоосон дансандаа тушаалтал болчихж байгаа. Ийм нэг процессууд их хурдтай яваад байна. Тэгээ хуучин шигээ бодоод бас асуудалд хуучин аргаар хандахаар нөгөө зөрчил болоод тэгэл бухимдал үсэл ах шиг. Ардс нам чинжилт хийгдэж байгаа шүү гэж юу? Өнөөдөр сонирхолтой үйл явдал бол та Эрдэнэ даргад баяр хүргэсэн үү? Аяг сүүгээ барьсан уу? Үгүй. 12-нд их хурл дээр батламжсны дараа тамгаа өгөөд мөнгө аягтаа сүүгээ барина да. Мөнгө аяг би бодоогүй юм байна. Гэхдээ би яагаад гэж асууад байна гэвэл өнөөдөр их хурлын дарга мега гомбинг бол бас мөнгө аяг баяр хүргэж байгааг сонирхолтой санагдсан байлээ тий. Та юу гэж бодсон? Би ордонд байсан эвлэн багварлан дараа болсон үйл явдал шүү дээ. Их хурлын дарга ороод ирээ гэж байна. Би орчоод ирээгээ явсан. Тэгсэн чинь нөгөө мөнгө аяхтаа сүүгээ аваад ирнэ л дээ. Ер нь бол Монголын улс төрийн намуудын хувьд тулгын ч биш юм а багна гэж байдаг бол нэг хоёр багныхын нэг нь арчилсан нам л да. Тэрэнд бас их хурлын дарга, ардын намын дарга ойлгож хандж байгаа юм байна. Тий. Сэтгүүлч чинь таамаглах дуртай болохоор Монгол ардын намтай эвсэж чаддаг ч гэдэг юм уу. За бас нөгөөх яриатай хүн нь Эрдэнэ учраас энэ Эрдэнэ дарга биш инх болд дарга бас мөнгө аяхтаа сүүгээ барьлаа. Тэгэхээр одоо нэг нам болж байгаа юм болов уу гэсэн юм хардлагууд бас сэтгүүлчдийн дунд байна. Манай улсын их хурлын дэд дарга Санж Мэтов уржигдэр их хурлын даргатайгаа уулзсан байна.
Тэгээ их хурлын дарга нь юу гэж хэлсэн гэхээр танаа сонгогдсон шин даргыг урьж байгаа шүү. Сонгуулийн маргааш нэг ороод ирээрээ. Би баяр хүргэе гэсэн юм байна. Тэгэхээр 2 хоногийн өмнө Мяган биенх бол хин дарга болохыг мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр тийм ор үндэсгүй хардлага бол хэрэггүй. Арчилсан намын 85 мянган гишүүний гаргасан саналыг одоо ардын намын дарга нь хүндэлж байна л гэсэн. Цэвэрлэл одоо дипломат ёсны үйл болжээ. Одоо юу гэдэг ёслын арга хэмжээ. Тэрнээс Алтан хоёрын даргаыг бас нэр дэвшиж явах тэр үйл явцад за алтан хоёрын гишүүний нэр дэвшиж явах явцад АТ-гээ дуудаар шалгасан. Тэгсэн чинь энх бол дэлгүүд орж харийг хийж байгаа ажиллаа намайг одоо унгах гэсэн харуулах гэсэн энэ хар пиар үнэндээ хүчтэй авдж байна гэдэг зүйлийг хэлсэн л дээ. Ийм их бол гэж ав хэлж илээ. За. Тий. Тийм юм болов. Нэгдүгээрт би биш те. За та биш юм байна. Уучлаарай. Би хэлсэн үг нь харсан. Ийм их бол их хурлын дарга гэдэг лээ. Тэгэхээр их хурлын даргатай ерөнхийлөгч ба нэгдээд байна гэсэн үг. За тэрийг би мэдэхгүй маа. Тий, Алтан уй гэдэг хүн сонгуулийн явцад бас тэгж хэлж ирсэн. Тэгэхээр өөрийн жаргалмаг цаг дээр өөрөө асуусан дээр урайд байгаа. Бас нэг зүйлийг тодруулъя. Та бас намын дарга хийжсэн учраас мэдчихэж байгаа. Алтан уйг намын байрыг зарсан тэр зардлаа төлөх ёстой гэдэг зүйлийг танаа намын нөхдүүд ярьж байгаа. Энэ ямар учиртай вэ? Тий, сонгооны явцад бас гарсан бас нэг сэдв бол энэ мөн. Яг нь арчилсан намын санхүү гэдэг бол бас л хэцүү л дээ. Энийг намын дарга байсан зөвхөн арчилсан нам биш, ардын намын дарга байсан улсууд бол их сайн ойлгоно. Үндсэндээ бид чинь нийт хэрэгтэй зардлынхаа бараг 60-70%-ийн хандвар усгадаг. Улсын төсөөс өгдөг мөнгө нь өөрөө нэг 30-40%-ийг хааж ийн үгүй юу. Тэгэхээр энэ мөнгийг босгодог одоо худлаа хэлэх хүнд өдөр болгон л мөнгө гуйдаг, хандив арга хэмжээ хийдэг. Одоо дэлхийн бусад улс төрийн намууд яаж амьдардаг хандив цуглуулах бол одоо улс төрийн намын үндсэн үүрэг шахуу болчиход байгаа. Тэгэхээр энэ 26 жилийн явцад их олон өр хөрөмтлөгжээ. За манай намын дарга олон хүн байсан. Одоо тоолох юм бол нэлээд олон хүний нэр гарна. Тэгэхээр энэ олон хоримтлогдсон өөрийг дарахад тэр нэг хүзүүвчээ зарсан мөнгө бол хэрэг болсон гэж Алтан уйг нэр дэвшиж хэлдэг. Тэр бол үнэ. Энэ байшингийн газрын баригдах байшингийн зургийн хамт зарсан байгаа. За. Тэгэхээр энэ шинэ баригдах байшин 2200 квадрат метр байр бас аавна. Байшин одоо урт дүргийн ямар байх хамаараа тэдэн давхарч болдгийг. Тэгэхээр огт оргуу алга болоогүй юм байгаа. Тэгэхээр ямар ч гэсэн бид бүтэн байшингийн эзэн биш юмаа гэхэд нэг хэдэн давхрын эзэн бол болно арчсан. Гэрээн дээр тэгээ бичсэн байгаа. Олон жилийн үр дарсан юм байлаа. Бас үлдээсэн юм байна. Хадгаламж. Тэгэхээр оргуу алга болоогүй. Тэр тооцоогоо аудит энтер оруулаад манай гишүүд үүсгэх нь бол бүр нээлттэй байгаа. Ер нь бол зарсан. Гэхдээ орд тас алга болоогүй. Гэтэ тэр хүн бол хувьдаа ашиглаагүй намын хууль хэлхэн зарцуулсан. Тэрийг бас аудит нь гарах байхаа гэж бодож байна. За ерөн жоохоо нэг хил амтай юм жоохоо асуучлаа. Хоёлаа одоо 16 их хурланд болно тийм ээ? 12 намын хурал болно шүү дээ. Гэтэл намынхаа дүрмийн зөвхөн нэг эхний 3 4-р зүйл залтан дээр л өөрчлөлт оруулсан гэж байна. Тийм, ер нь хоёрхан зүйлийг өөрчилсөн. Нэгдүгээр дарга бүх нийтээр сонгоё. Хоёрдугаар даргаа сонгоход хэрэгтэй зүйлийг батлая гэд даргын сонгуулийн журам юугаа баталсан. Цахим бүртгэлээ. Цахим бүртгэл бол одоо ингээд цэгцэрчлээ. Одоо цаашид бид нар бусад сонгуулиудынхаа журмыг батлана, үзэл баримтлалаа шинжилнэ. Бүтцүүд ямар байхыгаа шийднэ. Бүтцүүдийн удирдлагууд нь яаж сонгогдож байхыг их хурлд нэр дэвших, шатны иргэдийн хурлд нэр дэвшиж тодруулах уу, сөрөг хүчин байхдаа яах юм, эрх өрч хүчин болчихдоо яах юм гээд энэ олон асуудлуудад нэг эргэж буцаад ээлгүүгээр удаан жилийн настаа үйлчлэхээр нэг юм системтэй болж авах гээд байгаа. Даргын үзмжээс хамаардгүй механизмууд нь ажиллаад байж идэг. Хүмүүс нь солигдчихл байдаг. Ажил бол хэвээ явдаг. Нэг юм л юм мөрөөдөд байгаа.
одоо Эрдэнэ дараагийн хэлж байгаа фракцгүй нам болно гэдэг шүү дээ. Практикгүй нам бол өчигдрийн сонгуулиас хойш болсон гэж тооцож болно. За. Ягаад гэвэл би одоо жишээ нь практикуудыг гуйж ажиллаа явуулдаг байсан бол Эрдэнэт тийм хэрэгцээ алга. Ягаад гэвэл Эрдэнэийг ямар ч практик сонгоогүй. Эрдэнэийг санал өгсөн 85,000 гишүүний олонх нь сонгогдсон байна шүү дээ. Тэгэхээр гишүүдээр асуудлаа шийдүүлдэг, гишүүддээ үйлчилдэг ийм л намын дарга болж байна. За, практикгүй нам. Таны санаа ер нь хэр амарч байна? Та жоох одоо амрах чадах нь уу? Би одоо амармаар байна. Би ч айл сонгуулиар ялгадаад хариуцлага үлээгээд тамга мамгаа өгөөд өргөдлөө өгчөөд ингэ явцсан. Нөгөө өргөдлийг хүлээж авдаг байгууллага маань даргыг хуучин шигээ шийдэхэ болёо. Нийт гишүүдээрээ сонгоё гэдэг энэ 12 сарын 6-нд хурлаа хийгээд дөрмөө өөрчлөөд саяын сонгуулийг явуулахаар шийдлээ ш. Тэгээ саяын сонгуул бол амжилттай явагдсан гэж одоо бүх шатандаа дүгнэж байгаа. Тэгэхээр энэ амжилттай явагдсан сонгуулиар тодорсон даргад тамгаа өгөөд цаашид реформо яаж хийх тал дээр өөрийнхөө саналыг хэлээд ингээ миний ажил дуусч байгаа. Тэгэхээр нэг түүхийн цаг хугацааны одоо ийм ном бичдэг болвол таны хувьд зэрэг хэдхэн 100 хүнээс сонгогддог намын даргын үе дуусаад, миний үе дуусаад, миний өмнөх одоо бүх дарганд юм. Одоо шинэ үе эхэлж байгаа. Шинэ бүлэг нээж яана л да. Тэгээ энэ шинэ бүлэгээ цаашид амжилтаа авч явах нь зөвхөн Эрдэнэч биш одоо нийт намын гишүүдийн үүрэг хариуцлага болж байгаа. та хэр зөв сонголт хийсэн гэж бодож байна? Тэрийг би хийгээгүй нийт гишүүд хийлээ шүү дээ. Одоо бид нар нөгөө нэг ойлголтуудаа бас өөрчлөмөр байгаа. Хэдхэн хүн шийдээд яачдаг юм миний сонголтоос юм хамаардаг байлаа шүү дээ. Одоо би юу гэдгийг Хурлын дарга нөлөө намын дарга. дараагийн биш ээ. Дараагийн даргад миний нөлөөлөл бол их байлаа. За. Одоо нийт гишүүд сонгодог байхад тэрийг дарга болгоёгээд явчихад Нөлөө ордог байсан. одоо миний хүснээр болж болно. Гэтэл одоо бол тийм байхгүй болсон. Нийт гишүүдэд энэ нэг 5 нэр дэвшигч бүтэн сарын турш тайзан дээр ижлэгэн хугацаанд асуултанд хариултанд яриад програмаа дэвшүүлээд би намын дарга болчих юм бол ингэж ажиллана гэдэг юм дотроос 120 мянган гишүүн санал хураалтанд орох хэрэгтэй байсан. 70 гаруй хувь нь оролцсон. Тэгээ энэ улсууд шийдэж байгаа. Зөв бурууг нь би мэдэхгүй. Тэгтээ нийтээрээ гаргасан шийдвэр байгаа. Энэ шийдвэрийн хариуцлагыг нийт гишүүд дахиад хүлээнэ. За баярлалаа их үзэгчдээ. Ардчилсан намын экс дарга, ардчилсан намын гишүүн Зандаа хүүгийн инх болттой цаг үеийн асуудлаар ярилцлаа.